За hi guys. Өнөөдөр All-Sky камер хэрхэн ухсарснаа танилцуулъя. За тэгэхээр ашигласан төхөөрөмжүүдийг харуулъя. Ямар ч үсэн Raspberry Pi 4B 4 GB RAM-тай. За тэгээд ийм Pi HQ камер гэдэг нь 12 мегапиксел камер байгаа. За тэгээд ийм линзтэй fisheye буюу загснуудны 180 градусаар хардаг. Тийм линз байгаа. За тэгээд ийм кейс авсан. Сенстэй. За тэгээд хайрцаг нэг үйл энэ ус, бороо, тоос, шороноос хамгаалсан 30 170 харьцаатай ийм харьцагтай. За тэгээд нэг ийм температур мэдрэгч. Чигшил температур даралт бас хэмждэг. Тийм мэдрэгчтэй. За тэгээд Монголд ассан одоо 2 харагдаж байна. Тий. Одоо манай найз Чингис бит хоёрыг харагдаж байгаа л та. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү харагдана гэсэн үг л дээ. За эднэр бол од биш л дээ. Нөгөө нэг гаднах доомныхон одоо юу гэх юм те. Нэг гаднах хугацар ингээ жоохон зурагдсан байгаа. Энийг унтахгүй солино л доо. Тэгээд одоо энэ бол од байх шиг байна. Энэ одоо бас нэг од байх шиг байна. Эднэр бол од биш шүү. За. За ингэсэн. Одоо ийм тэжээлийн блок. Хуучин компьютерын тэжээлийн блок олсон. Тэгээд ингэж харуулж байгаад энэний 4-5 дугаар пинг холбохоор байнгын асаалттай болт юм байна. За тэгээд эндээс надаа 5 вольт хэрэгтэй. Улаан нэмэх, улаан 5 вольт. Хасах гэсэн үг. Одоо ингээд 5 вольт гарч ирж байгаа. За эндээс бас надад 12 вольт хэрэгтэй. 12 шарн нэмэх нь хасах нь харна. Ингээ 12 вольт. Байнгын тэжээлтэй болно гэсэн үг. За ингээд нэлээд ухсны эцэст нэг арай гайг боллоо. За тогны залгуур юмыг яаж мэдхгүйгээд лангийн залгуур оруулчлаа. За тэгээ хаттал хүлээн дээ. За тэгээ та бүхэн ойрд сонирхохыг хүсвэл энэ хаягаар за би доор нь бичээд үлдээчээ. Энэ хаягаар ороод яг одоо тэнгэр ямар байгааг эндээс харж болно. За тэгээд эндээс галерей дотор одоо хэдэн цагийн ч те 17 цагийн энэ яач вэ? Би устгацсан баг л та. За энэ зургуудыг тэгээ тайм лапс ч юм уу мини таймс панорама харж болно, килограмм харж болно. Тий. За эднэр ч нэг хамаагүй тий. За тэгээд эднэрийг харж болно доо. За баярлалаа.